Сайн байцгаана уу? Soul Light 8. За өнөөдөр хэдүүлээ яаж сэрсэн, ухамсарласан бүх зүйлээ эргүүлэн мартахгүй байх вэ талаар ярилцъя. Анхны ааха моментууд ирэх мөчид маш олон зүйлийг ухаарад араас нь яана би энэ ойлгосон юмаа хэсэг хугацааны дараа мартчих вэ гэж боддог. Яагаад гэвэл бид үнэхээр л мартчихдаг. Нэг мэдхэд амьдралынхаа асуудлуудад хутгалдаад юун гэгэрэл юун сүнслэг ертөнц болоод эргээд унчихсан байдаг. Тэгвэл яаж энэ сүнсний сэрэлтээ зогсоохгүй байх вэ? Дэлхийг нэгэн тоглоомын талбар гэж төсөөлөд үзээрэй. Та энэ дэлхийд ирэхдээ сүнслэг ертөнц болон өөрийн жинхэнэ мөн чанараа бүрэн мартсан цоошин тоглогчийн дүрээр ирдэг. Тэгээд энэ амьдралын туршлага, баяр, гуйныг, сорилт, хайр, уучлалаар дамжин баг багаар би чинь зүгээр ч нэг бие мах бодгойл биш юм байна. Би хязгааргүй оршихуй юм байна гэж сэрж эхэлдэг. Тэгэхээр дэлхий өөрөө мартуулах програмтай байх нь харин түүнээс сэргийлэх цорын ганц арга нь өдөр бүр өөрийн гэсэн сүнслэг дадлыг суулгах явдал юм. Хэрвээ та хоол хийх дуртай бол хоолоороо хайраа илэрхийл. Йога хийх дуртай бол биеийнхээ орон зайд амар амгалан гуйр. Зүгээр л алхах дуртай бол алхан бүртээ оршихуйг мэдэр. Тэгээд хамгийн чухал дадал бол ховжив уймэн шуганаас зайлсхийх. Таны цаг хугацаа, энерги, анхаарал бол танд байгаа хамгийн хүчтэй бүтээгч зэвсэг юм. Түүнийг хаашин чиглүүлэн таны ертөнд тэнд бүтээгдэнэ.